Та бүхний амрыг ирээ. Өнгөрсөн 7 хоногийн аймаг орон нутгийн эрүүл хэвжирмийн нөхцөл байдал зохион байгуулсан онцлог ажлын талаар танилцуулж байна. Тус цагдаагийн газарт өнгөрсөн 7 хоногт дуудлага мэдээлэл 38, өргөдлөөр 1, цагдаагийн албан хаагч биечлэн илрүүлсэн 34, захимаар 1, нийт 77 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 15, зөрчлийн шинжтэй 62 гомдол мэдээлэл байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногт харьцуулахад гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 25 буурч, зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл 40% өссөн үзүүлэлт байна. Бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчлийн дийлэх хувийг хүний эрүүл мэнд халдшгүй байдлын эсрэг гэмт хэрэг болон согтуугаар тээврийг хэрэгсэлж олоодох зөрчил эзэж байна. Өнгөрсөн 7 хоногт согтуугаар зөрчил үйлдсэн 21 хүнийг садуулж, одоогоор 12 иргэн архины албатан имчилгээнд илчлүүлж байна. Сар шөнийн баярын өдрүүдэд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэвжирм хамгаалах, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор тус цагдаагийн газраас 36 чиглэлд 195 албан хаагч албаны 22 тээврийн хэрэгсэлтэй 2026 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 9 цагаас мөн сарын 21-ний өдрийн 9 цаг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын 1-р зэрэг шилжин үүрэг гүйцэтгэж ажилласан. Сар шөнийн баярын өдрийг тохиолдуулан энэ оны 2 дугаар сарын 18-ны буюу шинийн 1-ний өдөр Орнот аймгийн 13 сумын 16 уулгав өндөрлөх цэгт нарах харах 5000 орчим иргэн цуглах үеийн хамгаалтанд 52 албан хаагч 22 тээврийн хэрэгсэлтэй, хүчит өхийн барилдааны үеийн хамгаалтанд 2 албан хаагч 1 албаны тээврийн хэрэгсэлтэй, гандан дэгчлийн хийдэд ном хурах үеийн хамгаалтанд 4 албан хаагч албаны 2 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж ажилласан. Өндөр хаан чоосон чиглэлийн автоцамд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хөлбөмбөр сумд суурин постонд 6 албан хаагч албаны 3 тээврийн хэрэгсэлтэй, Булган Баян Дүмэн сумдын хооронд хөдөлгөөн тэргүүлэр 6 албан хаагч 3 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж ажиллалаа. Сар шөнийн баяр амралтын өдрүүдэд орон байрны хулгай болон заллах гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор 12 ил бичлэг 14 зурагт постэр мэдээллийг бэлтгэн цагдаагийн газрын болонгод Орнот аймгийн олон дагагчтай захим хаягт байршуулж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлэг мэдээллийг иргэд олон нийтэд хүргэж ажиллалаа. Цаг агарын өөрчлөлт, засан шуурга, хүчтэй салхи, хүүдний эрч чангарж халтаргаагуулгын үлсэх нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн зүгээс хол замд гарахгүй байж тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалган цаг агарын мэдээллийг албан ёсны их сурвалжаас тогтмол хүлээн авч засан шуурганы үед бага насны хүүхдийг харгалзах хөнгүүгээр малд явуулахгүй байх, мал сүргийн ойрын бичээрд байлгаж гэр бүлийн гишүүд мал сүргийн аюулгүй байдлыг хангаж болцсошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж хариуцлагатай байхыг цагдаагийн газраас анхааруулж байна.